Нэг нургатта. Гар. Хоолнд идсэн. Юу ч идэв. Ямар ч тэнхээ байхгүй. Хай, юу яцгаан жохойн. За, өнөөдрийн зочноор Монголын 2 удаагийн улсын аварга, 1 удаагийн үнэмшил аварга. За, энэ дээр нэг алдаа гарсан шүү. Монгол улсын 3 удаагийн аварга, 1 удаагийн үнэмшил аварга, дэлхийн аваргын мөнгөн медальт, олон улсын хэмжээний мастер Эрхэн Баяр ахтайгаа өнөөдөр бэлтгэл хийхээр ирсэн байгаа. Эрхэн Баяр ахтайгаа бэлтгэл хийхээр ирсэн байна. За, энэ өдрийн минь дөргий. За, өнөөдөр хоёул ямар бэлтгэл хийлээ? Өнөөдөр цээж мөр. За, дараа зүлгэлт лоох юм байна. За, бэлтгэлд орчих. I'm a night out, it's a different mode. I'ma have to make a pain of 6 on a pinky toe. Heard you with a shooting guard, just let a nigga know. I would have you courtside, not the middle row. Цээжний дээд хэсгээс эхэлж халааж байгаа Тэгээ ер нь дандаа цээж эхэлж булчингийн уутаа сунгаж халааж байгаа. Дараа нь дүүрэлж яваад байсан юм шүү дээ. За одоо 10-аас 12. Одоо яг ер нь тэмцээнээс хооронд илүү ахиулж байгаа үе болохоор 30 болгон 5 сэж явна. Асуул болгоо. Ер нь бол хүнд чи авахын өмнө бол үе болон булчингуудаа сайн халаасан байх шаардлагатай шүү дээ. Тийш. Гарч болоо. Хош сунг. Сунг. 6 хурдан байна. 7 8. Ингээ доороос дээшлж явахдаа ингээ дээшлж байгаа шахагж байгаа мэдэр. 9 10. Гэт нэг. За. За өнөөдөр нэг цээж хандлах юм байна л да. Хойшны бол удаа 3 4 яг энэ яг энийг хадгал. За хүү чих ингээд алдаад байна. хөлдөөд байгаа байхгүй яг ингэ зогсоо. 4 5 6 сонго. 7 хойшны бол 8 2 хоо. Тэт. За. Цээжний булчингийн чи одоо яг нийт хэд хувааж байгаа юм бэ? Одоо жишээлбэл ингэж сэнийг чинь дээдлийнхийг ажиллуул ерөнхийдөө хийж ингэж ойлгож байгаа шүү дээ. Одоо нийт хэдэн насал гээ? Ер нь бол би болохоор ингэдэг байхгүй. Масны бэлтгэлийн үе дээр цөөхөн насгал. Тий, олон оролт макс жим гэж явдаг байхгүй. Рефлексний үе дээр таслахын тоо арай олон, давталт олон. Өнөөдөр хоёул нийт хэдэн насгал хийх вэ? За өнөөдөр нэг 5. За нэг 5-6 насгал хийх макс. Дан цээж үү? Цээж мөр. Зүг. Мөр чи өөрөө цээжтэй холбоос болчихсон болохоор.
12 шүү. 1 2 2 3 4 сонг 6 7 8 9 10 1 За. Одоо энэ алдалтыг хийснээр ерөнхийдөө 3 цээжийг яг яаж хөгжүүлэх вэ? Яг алдалт хийж байгаа шалтгаан чинь болохоор бид хэдийн булчин чинь давхар гадуураа ууттай байдаг. Жишээ нь бид нар мах аваад авсан мах чинь хальцтай байдаг шүү дээ гадуураа. Тэр уутыг бид нар халааж сунгаж илүү их ингэж дараа нь одоо булчин памп авахд ингэж илүү тэр пампыг илүү том болгохын тулд тэгж сунгаж өгч байгаа байхгүй. Зөв. Сайтар сунгачаад араас нь бид нар шахалт ихэд тэр сунсан хэмжээгээр илүү булчин чинь памп авна л. Памп чинь илүү байх тусмаа булчин чинь томрох процесс нь илүү болно гэсэн үг. Одоо тэр өдөр болго банк хийдэг хөвшмөл дасгалуудаас ер нь салах хэрэгтэй. Одоо ер нь бол ихэвчлэн хүмүүс орж ирэл хөвтэй шахал, налуу шахал, уруу шахал алдлал дуустдаг шүү. Одоо тэр үндсэн нэг тийм уламжлалт юмасаа салахгүй бол хизээш болчих өгчихгүй. Байн өөрөөр хийж зочроо өгчөж булчин чинь өөрөө тийм юмд дасан зохицохгүй ээжижил хөгжинэ. Харин хийж байгаа дасалтаа дасаад хэлвэл тэр чинь бид нар өглөө болгоо ингээ босоод ороо-ороостой адилхан яг л нэг хөвшмөл юм болчих. Одоо энэ спортоор яваад одоо нийт хэдэн жил болчих вэ? 14 жил болж байна. Он гараад 15 боллоо. Хамгийн анхны медаль нь Анхнаас чи хүрэл медаль байсан юм уу? Биш мөнгө илүү. шууд эхний жилээс юм уу? Үгүй. Хэдэн жилийн дараа юу хамгийн анхны медаль авч ирсэн? Би чи 11 онд эхлээд 14 онд анх удаа орж ирсэн. Тэгэхэд ороо молторч ирсэн. Одоо хотын аварга илүү улсын аварга одоо санахгүй. Тэгээ 15 онд нэг цомын аваргаар орж мөнгө хүрэл хоёр авч ирсэн юм уу? Хэдэн жилийн дараа гэсэн үг вэ? Яг фитнесээс хойш 5 жилийн дараа. Хэд хичээлээр улсын аварга авчихсан? Хамгийн анхны улсын аваргач 20 он шүү дээ. 20 он. Тэгэхээр 9 жилийн дараа. Йоо. Бас лог бүтлэр байгаа шүү дээ. Би нэг жоохон шарттай. Нэг тэмцээнд мултарчаад бүр ингээд үйл залхаад бэлтгэл жим дээр очиж бэлтгэл хийжсэн шүү дээ. Хизээний орой шүү дээ. Гэтэ бас тэр мэдрэмж амар мэдрэмжтэй. Амар шүү дээ. Шилдэг 5 тамирчин урд гарч ирэл за нийт оролцсон тамирчидтай баярлаа. Цаашдын тэмцээн уралдаанд намжилт төсөй гэж яг тэр нийт тамирчин дундаа байхс хэцүү мэдрэмж шүү те. Олон удаа тэгжсэн. Мөнхөлөг ах чинь бас 8 жилийн дараа улсын аварга болсон гэж ярьж байгаа байхгүй. Та 9 жилийн дараа. Гэтэ яг би бас яруу би ч нэг 2 жилийн дараа л улсын аварга болж байгаа хичээлж гиснээс хойш. Тэгэхээр заавал яг та нар шиг ингэж 8-9 жил ганцаараа ингэ мөнчгөрөөрөө зурахгүйгээр одоо яг мэргэжлийн болцсон яг 8-9 жил одоо магадгүй 15 жил болсон тамирчидтэй шууд хурж ирээд дасгал яач юм бол бидний зам шууд нээлт болоод ирж байгаа хэрэг. Заавал ч үгүй уналт бослтыг Мөгийн тэр улсын аварга болгодог жил чинь би дасгалж болсон шүү дээ. тийм үү? Би шүү дээ. Тэгээ мөгийн улсын аварга болсон шүү дээ жил. Ер нь яг өгөх гээд байгаа бол мессеж нь заавал өөрийнхөө мөнчгөрөөр
явж илүү туршлагатай мэдлэгтэй хүн дээр очиод хугацааг богиносгож болно л та. Тэгэхгүй тэр чинь эхлээд өөрөө бэлтгэхээр жишээ нүүрсээ хасах, одоо нүүрсээ тавих, яаж бэлтгэлээ одоо хоолоо тааруулах энэ эдгээр чинь ахтисан сурж явахлаар амар хугацаа алдах. Өдөө. нэр. Дахиад хоёр. Хурдан байна. Удаа. Тэгэхээр удаа шах. Чангал. За удаа. За. Одоо бол тэмцээн оролтоо ингэж том зааланд одоо амар их үзэгчтэй гоё зохион байгуулагддаг болж шүү дээ. Тухайн үед ч юм бол бүхэн өргөний гол тайцсаал уртаа 10 хүний санд засаал тэгэл орж байгаа хэдхэн тамирчны ар гэрээс нь ганц хүн ирж үздэг юм цөөхөн жижиг юм болдог гэсэн шүү дээ. Шагналт нь юу ийм блок жуус мүс өгдөг гэсэн шүү дээ. Ийм шагшны медаль өгдөг тийм үү юу. Одоо ч юм бол бүх юм гоё болцсон. Одоо шагшны медаль байгаа шүү дээ. Жижиг медальтай. Тэгээ ийм жижиг ийм өргөмжлөл бичээд өгцөө. Тэгээ шагнална гэдэг ийм нэг одоо баг нэг ийм чи одоо ямар мон жуус хүмүүс гэж байдаг байлоо яалаа. Тим жуус ингээд пакеттэй. Тэ пакеттэй өгдөг байсан шүү дээ. Шагнална гэдэг. Ордоо жоохон баримаар байна. Одоо л хитрхи гоё болцсон байгаа. Одоо бүр хитрхи гоё болцсон байгаа. Тайз майз бол ер нь бол гадаадын том тэмцээнүүдтэй нэг харьцуулагдах харгүй дээ. Тайз бол тий яаж л одоо кремдэг үйлчлэгээ бүх юм нь гараад ирсэн шүү дээ. Тухайн ч ямар тийм юм байхгүй шүү дээ. Ямар крем төрхөөч мэддгүй байсан юм шүү дээ. бүх юм хаалттай. Бүх юм хаалттай. Тэгэхээр одоо бид нар бол амар азтай яг гоё гарч иж байгаа тамирчид байгаа байхгүй тий. Тий одоо яг зөв юмаа бариад авчвал бүх мэдээлэл нь ингээд бэлэм асуугаад хэлэхэд одоо над шиг ингэж 14 жил мөлийг зориулах шаардлагагүй богино хугацаанд одоо 4-5 жилийн дотор амжилт гаргах боломжтой болчихж байгаа юм. Яаж л уургийн сафтмен дэлгүүрүүд олон болчихлоо. Тэгээ авч чадхаар хэмжээнд хүссэн хүмүүс нь дандаа тухайн үед бид нар чи оюутны далаараа л утгасан. Ганц байсан дэлгүүр нь GNC амар үнэтэй. Гора. Дөрөв. Шат. Зурга. 7 дахиад нэг. За. хэддэг жилдээ дэлхийн аваргын медаль одоо бөхөр ярил дэлхийд данслуулна гэдэг шүү дээ. 17 онд. 17 он. Тэгээ улсын аварга болохоос өмнө. Өмнө юм тий. Тэр үед чинь нөгөө улсын аваргаас ирэх авч иж заавал явмаа гэсэн тийм байдгүйс юм тий. Би гуйж байгаа орцсон. Тийм үү. Яг тэр үед чинь яг өрсөлдөө амар чанга байсан үг ихгүй. Жишээ нь одоо танаа багш биш үү? Од байна. Савга байна. Яг бид гурав чи хамт ордог гэсэн. Тийм үү? Тий. Яг ингээ улсын аварга дээр байн хамт ордог гэсэн үг ихгүй. Тэгэхээр тэр үеийн улсын аварга чи амар ер нь өрсөлдөө хэцүү байдаг гэсэн. Тийм байна тий. Ороо. Би ч нэг үлээс амар азтай бас гарч ирсэн юм шүү. Миний ангилч чи одоо тэгэхээр чин та хэд чин бүгд явцаа. Тэгээд гол нь тэр үе чинь өндрийг амар цөөхөн хаваадаг гэсэн. Тийм үү? Хоёр л хаваадаг гэсэн. Дээшээ доошоо. 75-аас дээш доошоо. Тэнгүү чи бүгд нэг өндөрт ороод ирдэг гэсэн. Жишээлбэл одоо би мөнхөлөг ахтад нэг жин зогс хамт одоо би тэр чинь нэг ангилгаа хамт зогсож үзээгөө. Тэгээ нөө жин тэнгээс гарсан би гарч иж байгаа. Жишээлбэл 70-аас дээш орд юм уу доошоо. Доошоо. Тэр чинь одоо миний ангилч бол бас нөгөө IB Pro
Батөрж байгаа, Тий. Ганаах байгаа. Тэгээ бүгд ордог байсан байхгүй харин тэгж Бид ордог нэртэй байсан. хамт ингээ үдэд байсан бол би бол нар үзэхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Одоо Ганавтер Батөрж бид чинь дандаа нэг тэмцээнд хамт дандаа ордог шүү дээ. Од Батөрж бид урагч чинь бас гадагшаа тэмцээнд дандаа хамт нэг өрөөнд орно. Яа сүүлийн оролт. Тэр чинь дотоодын өрсөлдөө өөрөө амар чанга байсан Харин биз тийм. дээ. Тэр чинь бас амар байсан байхгүй. 8-9 жил бас болох нь аргагүй юм энэ бас. За. Одоо эд ортой. Сүүлэгч. Хідэн тоогоор 8. 1. 2. 3. Шэт. улсын аврагт яг нийт хэдэн удаа орсон? 4. За бодъё л доо. Яг одоо юу нь бол амар их л байгаа л та. Одоо 15 жилийн хугацаанд тэр яг алтан медаль завсаргүй юу эсвэл дундаа засварлаж авсан уу? За хөө. Алтуу. Боллоо. 19 оноос хойш, биш 20 оноос хойш шүү дээ. 20 биш 19 оноос хойш юм байна. 19 оны нөө хөх хотолтолын тэмцээн байдаг шүү дээ. Тий. Чирэг Монгол. Тэрний өмнө улсаас зохион байгуул, улсаас нэг удаа зохион байгуулсан шүү дээ. Хүчирхэг Монгол гэж тэмцээн. А тийм тий. Тий. Монголд баг хамгийн анх болсон өндөр шагналтай тэмцээн байхгүй юу? Тэр нь анх үнэлэхээ авраг болоод тэрнээс хойш чинь би чинь тасралтгүй хэдэн жил үнэлэхээ авраг болоо. Бүх болсон цомын авраг бүгдийн таслаагүй үнэлэхээ авраг болсон шүү дээ. 22 оны хүртэл лөө. 19 онд юу? 19 оноос хойш 22. Тий 22 оны дуустал. Тэр бүх аврагыг авсан шүү дээ. 3 удаагийн үнэмлэх арга гэсэн юм болсон юм. Улсынх болохоор нэг өгөхгүй. Улсын нэг бусдаар цомынх чинь цомын аврагын үнэлэх аврагч надад бараг 10 хэд өгөх шүү. Тийм үү? Тийм шүү дээ. Надад байгаа алтан медалийн тоо чинь 19 шүү дээ. Зөө зөө. Тэгээд тэр чинь нөгөө нэг тэмцээнд үнэлэх авраг болохоор давхар алт өгдөг. Давхар алт энэ тий. Нэг юмыг баталгаатай хэлэхэд Монголд болсон бүх тэмцээний цом манайд байгаа. Бүгднгийнх нь байгаа. Сая хинээр болсон чонон дээр яла. Чон дээр орог. Чон дээр орог. Дараа жил авна сте. Дараа жил бол орно. Энд ч одоо цэжний дээд хэсэг те. Дээд хэсэг. 12 явш. За. Бүтэн дээш бүтэн. 2. Дахиад тэнийхэр биш гарч байгаа. 3. Тэжний хүрэг доошоо. 4. 5. Дахиад 6. Доош үргэн шүү. 7. 8. 9. Дахиад 12. Доош хүрэг. Дахиад 1. За.
5 оролт ихнийхэн шүү. Одоо өдөрч гэх юм бол нийтдээ хэдэн тамирчин бэлдэх үү? За өдөрт Тамирчин цаашаа зүгээр одоо бэлдэж байгаа хүмүүсүүдийн би зүгээр ер нь өдөр тутамдаа одоо явах ч юм уу те өдөр тутамдаа ингээд дасгал хөдөлгөөнтэй байгаа хүмүүс ерөнхийд нь өглөө авчдаг. Өглөөний цаг өдөр хүмүүс ажилдаа явахаас өмнө ч юм уу те жингээ асаж байгаа ч юм. Яг тэмцээнд бэлдэж байгаа тийм хүмүүсийг дандаа өдөр сараа. Хар хэтрийг аваад байна. Жохоо хойштол. Тэр гарч идэх аваад байна. Одоогор бол хот улсын аврагаар бэлдэж байгаа нэг 7-8 хүн байгаа юм байна. хот улсын аварга медаль авсан уу? Тий нийт яг тийшэнд зорж бэлдэж байгаа. Жон хурдан биш хаяаж. Яг хот улсад финалцсан тамирчид бол тоонол замгүй юу? Миний бэлдснээс тэр нь бол зөндөө байгаа. Таалж авснаас тоолж авсангүй гэдэг шиг. Яг би миний зүгээс бол ингээд бүх одоо дасгал одоо тааруулах хэвээр хэлэх хэвээр бүх юм хэлээд өгнө. Тэр хүн гол нь хэр хичээл зүтгэлтэй вэ те. Хараад яг хоолоо барьж байгаа юу? Тэрийг бид нар хянах хэцүү байхгүй. Харин тийм те. Ер нь бол тэрийг хянах арга байхгүй. Дахиад 10 нэмэн шүү. 100 хянах боломж байхгүй шүү дээ. Ер нь бол одоо жишээлбэл тэр хүн яг бол мэдэгдэн л те алдсан хүн бол маргааш нь ороод ирэхэд царайнаас нь гарч байгаа хөлснөөс нь үндрээс нь эхлээд ингээд мэдэгдэх байхгүй юу? та хэд ч баг уяач авсан байт юм шиг. Ингээ хараад чи өчтөр идсэн байж тэгэхэд яаж мэдсэн гэд гайхагддаг байхгүй юу? Ингээ бүр ингээд нүд ингээ харахад бүр ингээ яг харагддаг байхгүй. За угаасаа бэлцэн те. Бэлцгээр тэгээ хөлс их гарна тэгээ гарч байгаа үнэр тэр бүх юм ингээ мэдэгдчихдэг байхгүй юу? Ер нь морь уяхтай ер нь адилхан юм шүү. Хүн л уяадаг болохоос тий. Би ер нь хүн дээр ер нь шааж чаддгүй байсан шүү дээ. Хүмүүс 100 муугаар шахаж байгаад би миний макс хийдэг жиг 80 л өссөн шүү дээ ер нь. Тэг яг ингээд яг системтэй ингээд ахиулаад байхаар одоо жишээ нь би ингээд хүн жилөө ер нь дайрдаг байхгүй. Зүгээр л миний хийж байгаа одоо баг хийж байгаа гэж байгаа жинчин нэг мэтгэд л юм хүнд болцсон байдаг байхгүй. Жишээ нь одоо 60-аар 12-оор 4 орлоо тий. Тэнгүүд би жишээ нь 100-аар 3-аар 8-аар одоо 6-аар 3 удаа ч юм уу орж болно шүү дээ. Тэгдэг байхгүй. 70-аар 12-оор 4. Давталтын жин аксенч давталтын тоо буурахгүй. Одоо жишээ нь сетний тоо буурахгүй гэсэн. Яг тийм зарчмаар явдаг байхгүй. Өөрийн даах жингээрээ тий. Тэгэхгүй бас яг одоо фитнест яг ингээд орж иж байгаа хүмүүсүүд жин рүү ингээд анхаарал ханд болчиход байдаг тий. Одоо эн чинь бидэд хэдийг өргөж байгаадаа биш. Нийт хийж байгаа оролт чинь нийт авж байгаа ачаал чинь хэдвэ гэдэг дээр л явахгүй. Жишээ нь одоо 100-аар 5-аар шахаад 3 оролт орсон. 60-аар 12 шахаад 4 оролт орсон. Аль нь нийт жин их вэ? Тэгээ бодоод үзвэл ер нь жин агсанч давталтын тоо буурахгүй байж л тэр чинь гол ахих шалтгаан болно. За. Гацгаа. Миний ирэг байгаа юм уу? Яста гар тавихтууд идэх амар их хүч өгдөг шүү дээ. За 6 яваш. Нэг хат. Ой. Оро. Оро. Хат.
энэ чинь одоо ямар дасгал хэлээ? Хөвтэй гантилтэй шахалт. Булчин гэлөө бомбор хэлбэртэй болгоёг бол дандаа гантилтэй найз. За. Нэг цээж нь хөгжихгүй ингээд хүмүүс ихтэй дасгал байна тий. Тэгвэл яг энэ штангийг бодвол туулах зай илүү доош явах боломжтой байхгүй. Тэгэхээр тийш. Нэг гэхдээ буулгах дараа. За буулгах. Ингэхээр доош явж байгаа. Тийм ээ. Тийш. 12 явж. Жохон задлаад өг. 3 цэц хүсэл явж шүү. 4 5 6 За. За 6 явш. За жоо дотор үнэ бэлдээд. За 6. Нэг. Сэт. Ой. 3. Сэт. Яадаг. 4. Сэт ганц. Мөрийг одоо жишээлбэл хэд өдөр гэж бүх үеийн дээр энэ мөр хийж байгаа юу? Үгүй. Би ер нь бол мөрийг бол дангаар нь бүр ганцхан хөдлөө. Тийм үү. Бусдаар цээж ихтэй ер нь мөр хамт хийждэг байхгүй. Мөрний 2 3 засгал. Тэгээд мөр бол дангаараа ганцхан өдөр явна. Нуруунд дээр мөрний ар хамт орчин. Тэгэхээр ер нь бол мөр бол ингээд 7-3 удаа ажиллачих гэсэн үг. Хөнгөнөр тий. Удаа. Тэр доош бүр буулга. Дээшээ. Энд чинь эндээс дээшээ гарна шүү дээ. Хэлэг гарна. Тэгэхэд 4 5 жоох удаа. 6 7 8 мөрөө бүр буулга. 9 10 2 3 4 хатник. За. Одоо яг анхлан сонирч байгаа хүмүүст зориулж хэлэхэд одоо яавал илүү хурдан ахихгүй гэж юу? тий ахих орчингаа томруулах юу чухал вэ? Ерөөсө 3 үндсэн зарчмал байгаа шүү дээ. Эд унт хий гэдэг л 3 байгаа шүү дээ. Энэ 3 аль нэг нь илүү хийж болохгүй. Аль нэг нь дутуу хийж болохгүй. Чи амар сайн бэлтгэл хийлэг байлаа гэд идэж унтахгүй бол ямар ч үр ашиггүй болчихж байгаа байхгүй. Амар сайн унтдаг байлаа гэд иддэг бэлтгэл 2 муу байвал бас явахгүй. Тийм болохоор ерөөсөө сахилга баттай сайн унтаал сайн бэлтгэлээ. Энэ гурвалж болно. Гол нь сахилга бат ерөөсөө л тууштай байдал гэж шүү дээ. Тууштай байдал сахилга бат. Ерөөсөө бүх юмд чинь зөөлөөс байгаа шүү дээ. Чи гой биетэй байвал гой идэх юмнаас л ерөөсөө л тийм. Зарчим нь хизээш гой амттай мэдээд гой биетэй болно гэж байхгүй. Би чинь яг одоо би 9 сард төрсөн байхгүй. Тэгсэн чинь яг 9 сард чинь яг бидний хувьд чи яг дэлгэмтэй таадаг саруудын нэг шүү дээ. Жишээлбэл яг жилийн сүүлийн үе одоо жишээлбэл чамп ч юм уу одоо тэгэл гадагшаага оны сүүлийн тэмцээнүүд рүү сүүлмшаал явна шүү дээ. Тэгэхээр яг би төрсөн өдрөөрөө хатад дэглэмтэй яг 5 жил болсон байна. Сая манай найз ингэ залгаж хэлсэн. Өө энэ жил бас дахиад төрсөн өдрөө тэмдэглэх юм уу? Тийм шүү дээ. Хаж гарч ирээд торт нэлээ үлдээч идэхүү гээд. Би бас яг чи 10 сард ч дандаа чайп өмнө болтой. Тэгэхээр бас дандаа чайп дуусч тэмдэглэдэг шүү дээ. Эсвэл чайп орой ч юм уу.
2 тийш гүст 3 удаа үе дөрөмөр за 4 дахиад 5 6 7 8 9 10 дахиад 2 дахиад 1 за Гэтэ яг бүхэлдэн жил бэлдэж байгаа жилийн яг сүүлд болж байгаа зүйл дээр нэг ганц хоёр баяр бас нэг жоохон төсөөд өдөр бол хайс тийм. зайш хинт чамаа Авахгүй тийм. одоо тэгэл яг энэ чинь өөрөө залуу насны спорт богино хугацаатай Харин тийм. юу гэдэг үстэй алдар нэр бол үрдих алдар нэр амжилт үрдих хоол бол өдөр болгол байгаа шүү дээ. Тэгэл сонголттой чи нэг амьдрахтаа зүгээр хинч биш хоол идэхөө эсвэл хин нэг юм байх уу гэдгийг сонгоно шүү дээ. Өнөөдөр ямар сонирхсон Монгол турхсны 100 ирэх шиг баг үү. Голоор нь гэхдээ гоё. Багын дугай шиг. Юу л одоо гэтэм үг хэлээ. Анч мэрэг үг сэлж үлээ ш. Би тийм хүн биш шүү. За өнөөдрийн битүүрийн дасгал дууслаа. За үнэтэй цагаас хуваалцж надтай хамт бэлтгэлсэн баярлалаа. Зүгээр. Амжилт. За дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай. Bye.